The alarm goes off, and for a second you think about staying down. The pillow is soft, the world feels heavy, and yesterday is still around. But something inside you knows better. Something says get up, it's time. You've done this before, you got through it before, and you'll do it again one more time. Rise and shine, it's a brand new day. Leave the night behind, it had its say. Rise and shine, the sun came back and so did you. Stay on track. Rise and shine. За бүгдээрээ нь орой минь төргийа. Одоо сүүлийн хятад SUV-нууд дотроос ямар машинууд бас үзмээр танилцуулмаар байна гэхэд асуусан бас БАВ 212-ыг бас танилцуулаад өгөөч гэд хүмүүс битсэн. За тэрний дагуу бас 212-ыг одоо Сайн Motors гэдэг энэ компани тест драйв өдрлөг дээр ирсэн 212-ыг нь хальт бичлэгэнд оруулчаа гэд ирсэн байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ энийг бас харж үзэх нэ. Ямар шоу машин хаанах хийдгийг. За машины тухайд бол за шууд хүчнээс нь яриа явчих хэдүүлээ 255 морины хүчтэй. За 401 ньютон метр за торкоор мушигдаг. 2.0 турбо бензин хөдөлгөөртэй. Бус машинуудаас онцлог давуу талууд нь юу юм бэ гэхээр уламжлалт урдаа чулаактай загвар байгаа. Энэний хувьд БАВ гэдэг компани яг үйлдвэрээсээ одоо энэ машинд харагдаж байгаа бүх тоногуудыг яг үйлдвэрээсээ хийж гаргасан гэдэг тэгж байна. Одоо энд байгаа нэмэлт уртлын гүпер за ингээл гэрэл байна. За энэ гэрэл бас их хөөрхөн гэрэл байлээ. Дотроосоо тал тийшээ 360 градусаар эргүүлээд удирчдаг. За ингээд тойроод энэ дээдлийн ачаа, энэ бокс гэдэг бүгд яг үйлдвэрийн тоногийн. За энэний тухайд яг нэмэлтээр за Atlas-ийн 2.5 инчийн оффроуд амортизатортай. За яг дугуй жоохон жижигдсэн харагдаад байна. Нэг жоохон томруулчул болох юм. За обод нь бол яг БАВ-ийн бас өөрсдийнх нь оффроуд, Battlefield оффроуд гэсэн яг ийм загвартай ободыг бас өөрсдөө тавьсан юм байна. Үйлдвэрийн обод гэж. За тэгээд өнгөний хувьд нэг юм голд шаргал өнгөтэй. Бүхэс нь одоо хуваалцъя гэхээр анх 1955 онд БАВ гэдэг энэ компани үүсгэн байгуулагдсан. За тэрнээс хойш одоо бараг 70 жил орчим болж байгаа юм уу та. Энэ машины анхны загвар бол яг хятадын цэргийн зориулалттай үйл ажиллагааны тулд зориулаад гаргаж исэн. Одоо BG гэдэг энэ өмнөх загварууд. За энэ бол 2024 оноос хойш гарсан шинэ 212 загвар. Автомашин үйлдвэрлэж гиснээс хойш нэг 60-аас 70 жил болж байгаа. Одоо хятадын бас оффроуд машин үйлдвэрлэдэг цэргийн зориулалтайгаар анх гарч ирсэн ийм компани бас бүтээл байна. За 2024 оноос хойш энэ яг 212 гэдэг яг одоо энэ харж байгаа загварыг бол танилцуулаад худалдаанд гаргаж эхэлсэн. За одоо энэ бид эдийг үзэж байгаа нь болохоор 212 T01 буюу одоо үйлдвэрийн оффроуд бүтэн тоногтой загвар. За тэгээд тойроод харах юм бол за энэ уртлын гүприйн загвар нэг юм оффроуд төмөр гүперхүү. Гэтэ энэ бол төмөр биш, энэ бол Power байна. Яг хуу нэмэлт гоёо энтертэй. За Atlas-ийн амортизатортай. Уртлын гэрлүүд нь бас нэлээ хамгаалт энтертэй. За капотны энэ дээрх лого могон стикер энэ бүгд бас үйлдвэрэх гэсэн. Энд нэг юм сонирхолтой гоё юм байна. Энэ усны төвшин бичсэн. За хамгийн дээдл нь 1100 буюу 1.1 м гүн. За доошоогоо 9.9 гэсэн. За яг ус туулах гүн нь 910 мм. Энэ бас их сонирхолтой юм байна. За тэгээ үйлдвэрээсээ snorkel агаар шүгчтэй. За энэ бас нэг юм цэргийн зориултыг гэдэг утгаараа нэг юм дурангийн хэлбэр байгаа даа тий бууны. За энэ доотлын бас нэмэлт бас хамгаалт хаалган дээр байгаа. За ингээд тойроо явах юм бол ачаа нэг юм төмөр ачаа суурлуулсан. За хойдлын дугуй үргэж хойд үнцэн арам дээрээс авцсан. За тэгээд запас дугуйгаа өрцсөн. За хойд багажны зай бол яг бид мэддэг яг танк 300-ийн хай 4T энгийн 300-ийн багаж тэр дээр нь бол ойролцоо бас Wrangler-ийн багаж тэр дээр нь ойролцоо хэмжээ нь бол тийм том биш, тийм жижигхэн биш яг боломжийн. За багажин дотор юу вэ? За 220 бол хойно байхгүй. Энд 12 вольт 120 ваттын. За тэгээд ерөнхий хэлбэр энэ төр бол гаднаас гарвал яг бидний мэддэг одоо Defender энтертэй айгу төстэй юм байна. Энэ бас Garmin-д энтертэй. Маш төстэй хэлбэртэй. За энэ бас үйлдвэрээс тавьж өгсөн өөр юм бокс гэсэн. Энэ бас айгу хөөрхөн надад энэ таалагдсан. Энэ бокс бас гоё юм. Ингээд дотроо юм хийчдэг юм. Яг хуу даав материалтай гэдэг утгаараа жоохон шавар шахаа бол хэцүү юм байна. Тэр чигээр даав материал байна л да. Энэ бирцентрхөө. За хоёр талтай юм бодоо яваа.
За эдгээр бас үйлдвэрийн бүх тоногод. Энд дээрээс нэмж өөр хийсэн нэг үйлдвэрээс өөр газар хийсэн тоног гэдэг юм байхгүй. Энэ бүх зүйлүүд нь үйлдвэрийн тоногтой гэж ярьсан. За ачаа бол дээврээ иймэрхүү. За энэ бас тавцсан. Тэр чигээрээ битүүлсэн. За яг доогоор нөгөө ийм тавцсан болохоор зайнууд дээр шүглдэж бол дуграад байт юм байна. За тэгээд хэдүүлээ энийг бас унж үзье. Яг унаад бартаанд явхад бас мэдрэмж нь ямар ах нь тэрийг нь бас үзье. Хүчин нас хэр байна. За урдаа бас винчтэй. За гадна талаасаа бол яг иймэрхүү голд шарангтай. За Atlas 2.5 инч амортизатортой. За дугуй бол 35 инч бол орхол юм байна. Одоо байгаа дугуйн хиттэй. За 285 70.7 гээд 32.8 инч буюу 33 инчийн дугуйтай. За үнэ нь бол нэг тэгэл 150 орчим сая юм байна да. Тэгээд жижиг сажиг тоногоос шалтгаалаад бас дээшээ доошоо. За дотор салааны хувьд бол ингэж харагдчихэв. Энийний одоо өнгийг нь одоо яг юу гэж хэлэх юм нэг юм бэж өнгө байна. Бэж гэдэг л нэг шаргалдав. За гадна өнгөтэйг хослонсон юм. Би нэг гинэдээс асуусан. Энэ хуулга уу гэсэн чи үгүй гинэ. Цаанаас яг үйлдвэр юм шаргал бодогдаа гэдэг чинь. За дотор салааны хувьд иймэрхүү байна. За хойд сандлууд урагшаага унаад ор болчихно. За дээр л үгтэй. Хойноос суухад бол зай бол боломжтой. Дотор нь ороод суухад хэдүүлээ мэдрэмж нь бас хэр байна тий. За салон яг нэг иймэрхүү байна. За голын дэлгэц жоохон жижиг юм байна. Энэ бол надад жоохон жижиг санагдлаа. За доороо агаржуулалтын системийнх нь пар гараад тавьчихсан. За ер нь ихэвчлэн ийм механик тал руугаа ингээд конопод нь бүгд ил удирдлагынх нь 2H 4H гэх бүгд цоошин машинаас өнөртөг үнэр бол тэр чигээрээ өнөртчихэн. За энэ дээр бол үгтэй. Хоошоогоо харах юм бол за бүх сандал арьсан дээр бол 212 гэж бичсэн. За энэ хэсэг за яг энэ бас өнгө байгаа арьсаар юм. За тэгээд ингээд астачаар дараад бас чинь. За урдаа эн чинь чулаагтай гэж байгаа. Яг хуу миний өөр унжсэн бус машинтай харьцуулахад жоохон хатуу талтай. За тэгээд амортизатор нь угаасаа 2.5 та Pro амортизатортай болохоор жоохон хатуу юм байна. Тэгээд чулаагтай гэдэг утгаараас өрүүл жоохон хатуу санагдчихэв. Яг одоо ингээ мушихад яг гарын хасаар нэг юм смут бол яг гүхгүй. Гэхдээ бас тийм амар хатуу шахах боломж. За энэний хувьд юу вэ? За 2H байна. 4H байна, 4L байна, хөндрүүлэгч мост байна. За хойно диплок байна, урдаа диплок байна. За тэгээ уруу газар ингээд иймэрхүү модтой. За өөр нэмэлтээр за энд дэлгэцэн дээр харагдчихна. За normal, eco, sport гэдэг. За эндээс sport дээрээ тавиа авчиж олон normal дээрээ тавьчихна. За энэ хөгжим нь ямар ичээд байна. За дугууны бар 2.6 бар. За энэ бол бас нэлээд өндөрлөл байна. За өөр юу үзэж болохоор нь те light. За эндээс гэрлүүдээ явчихна. За энэ гадаа байгаа гэрлийг толныхоо удирдлагыг эндээс за тэр гэрэл харж ивэл хөдөлж байгааз дээшээ доошоо. За тэр хаашаал ирэх юм. За ингээд над руу арчиж, хоошоо арчиж. Энэ орой шүн мөн ангийн зориулт дээр ашиглавал бас хөөрхөн л гэрэл. За эндээсээ доороосоо өдөрчдөг. За урд хянах энэ хэсэг бол жоохон жижиг. За өөр зургийн мэдээллүүдээ бүгдийг нь харчин. За өөр эндээс харж болох юм юу байна? За тэгээд машин даахал цагаан зураас мэдрэх энэ төрлийн системүүд нь бүгд байна. За ерөнхий харагдж байгаа байдал нь бол салон. Нэг иймэрхүү байна. За арьсны тухайд бол бас чуу гоё юм. За биш тэр машин одоо сүүлүүд танилцуулахаараа та нар нэг юм үздэг болчиход байгаа. Энд тэнд ингээ хаалгын цогч үзнэ. За уртлын салоныг ингэж татаж үзнэ. Хөдөлгөөн байна уу юу? За энэ бол бас хөдөлгөөн байхгүй. За битүүмж тал ирзээ. За битүүмж тал нь бол нэг хол газар нэг өндөр уртаа явж үзэг болохоор сайн мэдэхгүй юм байна. За уламжлалт бас ийм ирчак аратаа эндээсээ тэгээд DD гэдэг ер нь явчихаар юм те хэдүүлээ тэгээд нэг яваад үзээд яг энэ тест хийж байгаа замаар нь. За яг эхнийхээ бол жоохон өрүүл хатуу санагдаж байна. Яг гой гүхгүй байна. За камера тэнд орхичлоо болж байгаа. Одоо 250 мөрний хүчтэй 401 Нм мушгина гэж байгаа юм. За яг стандарт яг 2.0 турбо бензин машинуудтай юу ойролцоо. За IC хэр ажилтээ. За IC гоё яана.
За одоогийн горим хөдлөж байгаа гормаа 4H дээр байгаа юм. За ингээд 2H рүү шилжиж чинь. За 4H, 2H, за 4H дээр. За спорт. За дандаа нөгөө хайбрид хай 4T унсараад жоохон муу зан сурцсан байна. Гიშгээр явчод байдаг машин унсараад энгийн хоёр нь бол туг бензин цаг унсан ч бас жоохон хүчүүд ялчгүй. За яг машиндаа бол ер нь болохоор юм байна. За яг одоо сүүлийн үеийн өндөр торк HP-тэй машинтай харьцуулбал мэдээж ч одоо 2 дахин бага. За тэгээд тоногийн амортизатор энтертэй болцоолохоор хангалттай бас өндөр болгоцсон. Нэг бартанд бол тэгэл явж явахт бол асуудалгүй юм. За амортизатор тэгээд урдаа нөгөө гар байхгүй чулаагтай болохоор жоохон хат байна. Тэгээд яг тийм мэдрэмж өгч байна. 4H дээр тавиад яг 4 дугуугаараа за энэ дэр нь за диплок энэ төр бол залах шаардлагагүй. За спорт горим дээр байна. За жоохон орилж байна. За агаар шүүгчээр нь гоё агаар сорж байгаа буст агаар сорж байгаа юу бол сонсогдож байна. За яг энэ байгаа тавьсан ачаан дээр жоохон дуу байна. Энэ нөгөө тавцангийн доогоор салхи малхин дээр бас нэлээ эсгэрж байна. За бусдаар бол дотор салонд бол элдээ хацсан дуу шүү байхгүй. Дандаа гялгар утны чимээнүүд л сонсогддог. Одоо чинь тэгээд нэг 60 гаруй жилийн түүхтэй. Тэгээ хятад улстай яг цэргийн зориулалтаар анх гаргаад үйлдвэрлээ цэрэг айрамд унжсэн машиныг одоо ингээд хингийн хэрэглээнд 2024 оноос хойш ингээд гаргаад унж байгаа. Тийм загвар. За 4H дээр бас хөрх явуучин тий. За тэгээд яг хороп бол одоо сүүлийн үед ашиглаад байгаа машинуудад ашиглаад байгаа Германы CF8 гэдэг хороптой байна 8 шаталтай. Туслах хороп нь болохоор Volkswagen гэсэн баг шүү. За хүчнтэр бол яг машинда тохирсон. За тэгээд энгийн хэрэглээ оффроуд ойр зургийн барта зам манд бол яг ингээд нэг амортизатороор дугуугаар нь томсгоод оноод явхад бол юм бол торхооргүй гоё. Амортизаторын ялгаач гэдэг бас амар шүү. 2.5 Atlas стажгүй. За ингээд за биш нэг өрүүлний ард ирч чагтай байсараа сурцсан юм бол энийг татчихад байна. За энэ ч одоо уламжлалт энэ дээр байгаа те. За ингээд P дээрээ дарчна. За ингээд зогсчих юм байна. За ер нь бол энэ доторх салоны хийц центр айхтар гоё чанар зүйлс байхгүй айгүй энгийн юм байна. За энэ дэлгэц надад яг жоохон жижигдээд байна. За уртлын хянах бол яг юм бас стандартаа энэ дээр бас нэлээд гоё дижитал юмнууд суурилсан. За нормал. За дээр илүүгтэй. За 113.2 идэж чинь гэж энэ дээрээ зарж штэ сүүлийн бас 1 км. За тэгээд тойроод гадналаасаа яг нэг юм дөрвөлжинд хойтлын 19 хэсэг бол яг юм дөрвөлж. Яг харж байгаа хэ дөрвөлж. За тэгээ хойноос баллонтой бас атлсан амортизатороор бас тоглогдсон. За эднэр бас жоохон шүглдээд байт юм байна салхинд. Энэ олон нүхнүүдэн ачааны та сонсч байна. Дээгүүр нь тэр чигээр аим хавтгаа болохоор бас доогоороо салхи болохоор жоох эсгэрд юм байна. За хойноос нэг юмрхүү тойроод. За тэгээд энэ удаагийн блогер та хэдтэй баг 212-ыг харууллаа. За тэгээд цаашдаа мэдээж бас дараа дараагийн гой
сүүлийн хятад оффроуд эсвэнүүд үзүүлэх машинууд бол зөндөө байгаа. Та тэгээс ямар машин үзмээр нас бичээрэй за. За энэ 360 энэ бол тал тийшээ иргэдэм юм. Нэмэлт одоо ангийн гэрэл маягтай мó. Хятадын 60 70 жилийн түүхтэй машиныг бас унд сонирхож үзлээ. Сошиалор л яваад байдаг болохоос ер нь ирж үзээгүй. За энэ дээр бол экшн камер M4 өгсөн бодвол энэ дээр камерын сөөрмөр тогтоогоод бас явчих болт юм. За салооны өнгө бол шаргал дуу, хар шаргал хоёр хосолцсон. За судал сануулгач бүгд байна. За дараагийн дугаар хүртэл баяртай манай. Тэгээд дараагийн оффроуд ECU юу үзмээр нас бичээрэй. Тайлх холон битсэн машинуудыг ер нь очиж харуулах болно. 212-ийн тухайд бол за хороп нь бол бас герман хороптой ZF8. За хөдөлгүүр бол өөрсдөө хөгжүүлдэг хөдөлгүүр гэж сая бас юу байлаа. Тэгээ уг бол заагвар тэр нь бол яг ГАЗ 69-с бата гэсэн 1960-аад онд Оросын одоо ГАЗ 69 гэдэг дээрээ %нь бүхэхтэй байлдын юу юм машин байгаа. Тэрний ер нь бол явах хэд анги бүх зүйлүүдийг бол энэ машинд авч тавьж дөө хайдлахыг хийж байгаа. Тэгээ сүүлдээ явандаа ингэж хөгжүүлээд гаргасан. За тэгээ сүүлийн дэлхийн одоо алдартай брэндүүдээс ер нь загварын бас санааг нь авсан мэт ойролцоо загвартай. Нэг харах юм бол яг нэг юм дипендер хөрчөөд өглөө. Инес энтертэй айгу төстэй л харагдах юм. За тэгээ энэ дэр чи өөр дахиад бас пикап загвар байдаг гэж шинэ гарсан. Пикап гэхээр одоо оны 4 үний ах судлаа тэгээ хоошоо юм урт ачааны хэсэгтэй болчихно гэсэн үг. За нэг юм машин байна да. За дүр бай манайхаа. За энэгээр сая шавраар орж гарч ирлээ. 4 хэл дээр хойд уртлаа төгжөөл орж гарч байна. За дугуй нь бол Вандагийн 35 инчийн дугуй. Тэр нас гой дугуй байна хээ. Шаврыг бол бас гой цацтай. За амортизатор нас Atlas-ийн амортизатортай байна. Яас контент ингэ шавар үзчихлээ шүү.